За өнгөрөх оны 9-р сард Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг 35 настай эмэгтэй өөрөө болон хажуу хөршин хүчирхийллийн талаар цагдаад мэдээлэл өгөөс олж эцэстээ нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай гарчээ. Хардталтаас үүдэлтэй зодуур даймжирсаар инхүү эхнэр нь амиа алдаж нөхөр нь 12 жилийн ял сонссон байна. Жишээгээс үзэхэд бол 30-аас 35 насны залуу гэрвэл бие биенээ хардсны улмаас олон жил нэг дарамтлсан байдал нь дамжирж явсаар нэгнийхээ амьд төрсөн асуудал шүүхээр шийдэгдсэн байна. За мөн сонгоо архин дүүрэгт энэ онд архины ам аралтай хүүхдүүдэд үл хайхардаг аав ээжийн буруугаас ой 8 сартай хүүхэд тэжээлийн дутагдлаар амиа олцсон бол за түүний эгч болох 6 настай охин байнгын бие сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг байжээ. За үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хорооны хамтарсан баг ажиллаж ээж аавыг нь сургалтанд суулгасны үр дүнд ээж нь архинаас гарсан ч аав нь харин архинаас гаралгүй бүр гэмт хэрэг үүлдэн шалгагдчих байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор охиныг хамгаалах байранд авсан байна. Энэ бол бие махбод сэтгэл санааны хүчирхийллийг бол шууд 100% бол үүсгэж байгаа юм л да. 6 настай охин бол ямар ч хараа хяналтгүй, өдөр тоолтой хоолгүй ийм байдал бол маш ихээр байна. Эргэтэн согтуурсан үедээ бол хүүхдийг айлгах, тийм ээ, бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэх ийм шинж зүйлүүдийг бол маш ихээр гаргадаг. Охин бол одоо энэ байдал ингээ цааш үргэлжлэх юм бол одоо бэлгийн болон босод хүчирхийлэлд өртөх магадлал өндөр өссөн болохоор манай хорооно зүгээс хамтарсан багаар шийдвэр гаргаад хамгаалах байранд хүргэж өгсөн байгаа. За яг энэ мэд хүүхэд эмэгтэйчүүд амь насаа алдаж бие сэтгэлийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг оны эхний 11 сарын байдлаар 1262 бүртгэгджээ. За харин гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 4122 бүртгэгдэж 1961 хүнийг 38.5 сая төгрөгөөр торгож 2415 хүнийг 7-оос 30 хоногоор баривчилж шийдгсэн байна. За гэхдээ энэ бол зөвхөн цагдаад мэдээлэгдсэн хэргийн тоо. За цаана цагдаад мэдээлэгдэг үйлдэгдэж байгаа олон хэрэгүүд нуугдмал байдалтай байгаа хэвээр байгаа гэсэн юм а. Яагаад гэвэл энэ бол зөвхөн статистик мэдээлэл байгаа боловч бас гэр бүлийн хүчирхийллийг бас мөсөн уул гэж ойлгох юм бол мөсөн уулын ил харагдаж байгаа аль бие усаар бүртгэгдсэн хэсэг. Цаана бас ил харагдах байгаа далд хэсэг гэж байна л да. Энэ бол явандаа бас иргэн болгоны мэдээлэл иргэн болгон гэр бүлийн хүчирхийллийг үзэн ядах, хүчирхийллийг үл твчих үзэлтэйгээр дуудлага мэдээлэл цаг тухайд нь цагдаагийн байгууллагад хуулийн байгууллагад өгдөг, хуулийн байгууллагын цаг хугацаанд нь хоригчийг хамгаалах арга хэмжээг авдаг. Энэ яв бол статистик тоо мэдээ бол цаашдаа бол өсөх хандлага бол байгаа л да. За гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаа ерөнхий газар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн програм хангамж мэдээллийн нэгдсэн санг ашиглалтанд оруулжээ. За ингэснээр хүчирхийллийн түүх хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой зөв зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл манай улс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн нэгдсэн мэдээллийн сантай болж байгаа юм а.